Тус орон сууцны дээврийг ашиглалтанд орсон цагаас нь хойш нэг ч удаа засаж засвар хийж байгаагүй талаар оршин суугчид нь ярьж байна. Харин харьяа сууц өмчлөгчдийн холбоо болон хороонд хандахаар огтоос тоодоггүй, мөн иргэдийн санал гомдлыг хүлээж авдаггүйд оршин суугчид гомдолтой байгаа юм а. Үүссэн мөгөнцрөөс болж гэртээ засвар хийх боломжгүй, хийсэн ч ханын цааш нь төмбийн гарч ирж түүнийг цоолоход сав дүүрэн ус гардаг гэж байна. 92 онд энэ байранд орж ирсэн. Тэрнээс хойш ерөөсөө янзлаагүй. Тэгсэн инээ суух нь болохоор та нар мөнгө өгөх юм бол та дээвэр чинь янзлж өгнө. Одоо хүртэл янзлж өгдөггүй. Та ер нь сөөх эднэртэй хандаж үзүү тэд нартай юу? Үзсэн. Хэлэхээр надад мөнгө байхгүй. Бид нар яах юм? Бид нар дээд зүйлдээ хэлсэн гэдэг. Хорон дээр би очсон. Хорон дээр очихоор та нар суугч нь бидэртэй харьцаж одоо энэ ажилтайгаа уялдаа холбоотой ажиллаж юу яав? Наад цааш нь уламжлаад янзлаад өгөхээр хороо суух нэг нэгнээ үздэггүй. Ерөөсөө уялдуулж ажилтдаг байхгүй юу? Орон сууц ашиглалтын засварыг сууц өмчлөгчдийн холбоо хариуцсан хийх ёстой гэсэн ч уус 15-ын 2 дугаар байрыг хариуцсан ажилтдаг хаширгөө сууц өмчлөгчдийн холбооноос иргэдийн гомдлын дагуу авсан арга хэмжээ огт байхгүй байгаа юм байна. Мөн оршин суугчид энэ асуудлын тухай удаа дараа мэдэгдсэн боловч тодорхой хариу өгдөггүй гэлээ. Бид энэ талаар тус сууц өмчлөгчдийн холбооны даргаас тодруулахад Битээ зураг аваад. Та ахгүй явдад байсан. Артны хөдөлгөөд явж байгаа ажилтдаг юм шиг. Чи битээ солиор заяа. Энэ олон байрыг би ганцаараа яаж та ямар сони юм. Би ч сайн амжилттай шийдвэр шээ. Би ч сайн амжилттай төдөө явж байна. Хичнээн жил болж байгаа. Гэсэн хариу өгсөн юм а. Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны орон сууцуд халуун усанд холбогдоогүй. Хажуу талд нь байсан дулааны станц 2008 онд хөлдөж эвдэгснээс хойш иргэд халагуураар усаа халаан хэрэглэх болжээ. Мөн тус байрны доод подволоос үргэлж чийг үнэртдэг. Нялх болон бага насны хүүхэдтэй бол тэд нь үргэлж өвчин тусдаг гэж байна. 5 давхрыг бүх айлууд буусаар нь 5 одоо 92 оноос хойш 85 оны барилга байхгүй юу? Одоо эдлэгийн хугацаанд дууссан тий. Ер нь янзлах ёстой хугацаанаас бол халуун усч байхгүй, халуун усны талаач шийдмээр юм. Арай дэндүү байна. Бид нар байранд амьдарч байхад арайч ингэж гэр хороолоос доорвол амьдарч чадмааргүй. Үнэхээр хэцүү байна даа гэж хэлмээр юм. Нөлөөл нь одоо байн ханаа төрн, байн хатгаа авна. Тэгээ чигнээс болж мөөгөнцөр үүсч, мөөгөнцрөөс чинь 25 үүсдэг шүү дээ. Үнэхээр хэцүү байна. Сууц өмчлөгчдийн холбоо орсон суугчдынхаа тав тухтай амьдрал аядан орсын төлөө ажиллах ёстой байдаг. Мөн орон сууцны ашиглалт урсгал болон их засварыг хариуцах ёстой. Гэсэн ч хашуурга сууц өмчлөгчдийн холбоо харьяалагдах хороо болон орон сууцны контортойгоо хамтын ажиллагаа уялдаа холбоо байдаггүйгээс олон иргэн олон жил хохирч байна.